TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Нэгэн ядуу хоёр урагдж ноорсон хувцастайгаа айлын найранд ирчээ. Түүнийг угтан авсан хэтийч найрын ширээний хамгийн доор сулгав. Амттай сайхан идэ ундаа зассан харагдсан ч гар хүрэх аргагүй. Бас өөрт нь аваад өчөгч хүн алга. Тоож ярих хүн олцсонгүй. Мөнөөх хэр хэсэг зур азнаж байснаа нэгэн зүйл хийхээрч иджээ. За сонсогч та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. За би хөтлөгч Жимсээ. Өнөөдрийн дугаартай хамт байгаа сонсогч танд баярлалаа. Гэрлээд саяны уншсан түүхээ үргэлжлүүлээд чинь нэг уншаад өгөөч. Тэр хүн яагаад найрын ширээний сүлд үл хүндэтгүүлсэн байдлаар сууж таарваа тий. За тэгээ тий. Тэр тэндээс гараад нилээн чинээлэг олон хувцастай, үн тэдэлтэй найз руугаа залгаж тэгээд хувц зээлхүү гэж асууж л тий. Тэгээд чинээлэг найз нь түүнд хувцаа өгч өнөөх хэрч шинэ хувцаа өмсөөд хүлээн авалтанд буцаж ирлээ. Энэ удаа түүнийг дахин угтан авч ширээний голд ойрхон суулгаад ойр зэрэглдээ суусан хүмүүст нь түүнтэй яриа өрнүүлж сайхан харьцаа зогсохгүй дайлж цайлна гэдгийг ч ёстой нэг үзүүлж өгч илтэй. Нөгөө эрийн хувьд тэр нь ямар сайхан байсан гэж санаана тий. Зөвхөн гоё хувцал өмсгөд тэр хүн нэг зэрэг дэв агсан юм шиг болсон байна шүү дээ тий. Харин тий. Жинхэнэ найзууд ер нь бие биенээ царай зүс өмсөн зүснэр нь ялгадаггүй шүү дээ тий. Манай найзууд болохоор ястай тэнгэрэлчлэл юм байна л та энийг унших юм бол. Өнгөрсөн 7 хоногт миний найз Сарна миний төрсөн өдрийн баярыг гайхалтай тэмдэглэж өгсөн, сюрприз болгоод. Үнэхээр гайхалтай зохион байгуулсан. Зүгээр л цайлга биш, зүгээр хайр дөөрөн тийм сайхан баяр болсон шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй найз вэ тий. Баяр үргэе. Баярлалаа, чамд ч гэсэн баярлалаа. Тэгээд намайг гээд хүрээд ирсэн тэр олон найзуудыгаа харахтаа би чи бөө аз жаргал бүр тэр аз жаргалтай бэлгсэн л хүн байлаа шүү дээ. Тий. Найзууд маань зорилт гаргаад хийж байгаа зүйлийг нь харахаар үнэхээр сайхан байдаг тий. Сюрприз араад байгаа нь үнэхээр одоо сэтгэлд хүрдэг. Гоё яадаг тий. Дунд нь би ч одоо хаан болцсон юм шиг л байдаг шүү дээ. Харин тий би яг төрсөн өдрөөрөө тэгж бодсон. Тэгээ яг нөгөө Сарнагийн зохион байгуулсан төрсөн өдрийн баяраас би нэг том зүйлийг сурсан. Тэгээд тэрний юу гэвэл сайн эзэгтэй байх нь ямар чухал юм бэ гэдгийг Сарнаг хараа сурсан байгаа. Сарна болохоор бүх зүйлийг нарийн ямбай бүр төлөвлөөд тэрийг өстө нягт бэлдээд тэгээд уурах өстө хүмүүсийг өөрийнхөө гэрт бүр урьсан байсан. Тэр нь үнэхээр гайхалтайсан. Тэгээд би өөрийгөө яг эндээс юу гэж харсан бэ гэвэл би ямар тийм онцгой юм бэ? Би бас тэр онцгой хайрыг энэ хүмүүсээс авахын тулд төрсэн хүн байж тээ гэдгийг өстө жинхэнэ утгаар нь энэ үед мэдэрсэн шүү дээ. Ямар гайхалтай юм те. Тэгээд энэ талаар бас бүгдээрээ өнөөдөр ярилцъя. Тэгээд ер нь гэрийн эзэгтэй өнгөрөг ямар чухал болохыг бид ихэнхдээ ойлгодгүй юм байна гэж ер нь би бодоод идэв. Эмэгтэйчүүд бид нөө хоол цай бэлдээд л зочноо дайлж цайлал гаргадаг. Харин баахан юм бэлдэж байх зураа энэ бүхнийг хийж байгаа гол зорилгоо юу вэ гэдгээ мартцсан юм шиг заримдаа санагдав. Ер нь тэгдэг тий. Тийм. Миний хувьд болохоор заримдаа ширээ цэцэлтэнд нэг айтайхан болж уу, хоол амттай болж уу гэж анхаарад байдгаас яг зочдоо угтаж авах тал дээр ер нь жоохон муу гэхүү тий байдаг. Тэгээд одоо ч бас олон жилийн туршлагаараа ерөнхийдөө төлөвлөж сураад байна. Тэгээд хийх ажлаа сайн төлөвлөж чадвал өөртөө бас амсгих бас цаг зав гаргаад амждаг. Харин тийм шүү тий төлөвлөнө гэдэг чинь маш чухал сайн чадвар юм шиг байгаа юм. Ямар нэг зүйл мартчихгүй дээ гэдэл нөгөө санаа зовоод байхгүй бас мартсныхаа дараа хоосон суугаад байхгүй ер нь төлөвлөгөө их чухал байгаа шүү дээ. Айлын эзэгтэй болсныхоо хувьд бас санаандгүй бий болсон асуудлуудыг даван туулах бас тэр нөгөө миний бодож санснаар болохгүй байх үед уян хатан байна гэдг нь бас их чухал санагдаад байгаа. Тийм шүү. Тэгээд тэгсэн ч гэсэн нөгөө бид нар сайн бодож тооцсон ч гэсэндээ заримдаа нөгөө санаанд ороогүй гинтийн зүйлүүд бас зөндөө болоод идэг тий. Яг үнэ.
Тэ нөө яарч сандарснаасаа болоод нөө хоол бүтлгүүтэх эсвэл нөө дэврээд хиншүү май гарах тий. За тэгээд нөө ундаа асарах, ориглуунд арс хит ориглох гэх мэт зүйлүүд бол одоо төсөөлөд бодоод ширэггүй тий. Тийм тэгээд нөө би түрүүн төрсөн өдрөө ярьжсэн шүү дээ. Миний төрсөн өдрийн өдөрчлөг дээр ирсэн зочдын нэг нь 3 настай охиноо нөгөө зайлшгүй шаардлагаар дагуулад ирсэн байсан. Тэгээ Сарнагийн маань хувьд төлөвлөөгүй энэ нь бас нөгөө нэг гинтийн зүйл байсан ч гэсэн нөгөө Сарна маань яг энэ асуудлыг аягүй сайн зохицуулж өгсөн. Тэгээд охинд нь хідэн тоглоом одоо тоглоулах тоглоомуудыг хайж олоод өөрөө бодож сэтгээд тий бүх асуудлыг ямар ч асуудалгүй зохицуулсан байсан. Тэгээд яг энэ байдлыг нь Сарнагийн яг энэ хандлагуудыг харахтаа би Сарнаагаараа үнэхээр их бахархсан шүү дээ. Тэгээд Сарна маань өөрөө нөгөө гэрийн эцэгтэй учраас хүн болгонд яг яавал тухтай авах уу, яавал энэ хүнд би онцгой мэдрэмжийг өгөх үү гэдэг талаар айгүй их бодож яг тэр талаар айгүй хөлөө авалтаа маш сайхан зохион байгуулсан байсан. Нэг зүйл асуумаар санагдлаа л да тийм. Сарна чиний төрсөн өдөрт ирсэн зочдод миний нөгөө түрүүн ярьсан шиг тийм одоо ялгууртай хандсан тийм зүйл гараагүй үстэй. Гараагүй. Тэгэд та нарт юу нь хамгийн онцгой сэтгэл төрүүлсэн бэ? Бид нарт болохоор тэр амттай хоол идэн гэхээс илүүгээр одоо Сарнагийн төлөвлөсөн хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэвэл ярилцах цагийг үнэхээр гоё төлөвлөсөн байсан. Бид нар хоорондоо ярилцаасах. Бид нар цайгаа уунгаа бас эмэгтэйчүүдийн үнэхээр нөгөө сонирхдаг дотн дуртай сэдвүүдээр айгүй их ярилцах цагууд гарсан. Тэгээ бас хүн болгон чөлөөтэй өөрийгөө илэрхийлээд тэгээд тэр ярилцлаганд одоо хүн болгон яг тэгш хамрагдаж байсан. Үнэхээр нөгөө сэтгэл хангалуун байдлыг бий болгож чадсан байгаа шүү дээ. Тийм байна. Гоё болсон байна тий. Тэгээд нөгөө миний туршлагаас харахаар нөгөө би бинээ танихгүй зочдоо танилцуулахад үнэхээр одоо хэцүү санагддаг гэх үү те. Нэрийг нь хэлэх нэг тийм онцгой биш юм шиг санагддаг. За тэгээ монголчуудын хувьд болохоор нэг албан тушаалыг нь цол гуншингийн хэлээд идэг те. Энэ бол нэг тийм сайхан зүйл биш юм шиг санагддаг. Харин тий. Харин дуртай хоббиг нь ч юм уу те сайн хийдэг зүйлийг нь хэлж танилцуулбал их зүгээр санагдсан. Тэгээд би бинээ танихгүй хүмүүс чинь ярих зүйлгүй болоод таг зогсчдаг те. Харин сонирхол нэгтэй хүмүүсийн яриа хөрөө цаанаал өрнөөл, ундраал, уур амьсгалч гэсэн сайхан болдог шүү те. Тийм нэг тухайн хүн ч гэсэн өөрийнхөө мэддэг чаддгаа хуваалцах нь онцгой мэдрэмж төрүүлдэг те. Тэгэд зочид маань сайхан ярилцаж хөөрөөд гарахад үнэхээр өрсөн үнд ч гэсэн үнэхээр сайхан байдаг. Тэгээ хүмүүс ч таатай би ч өөрөө сэтгэл дүүрэн үлднэ л гэсэн үг. Харин тий. Яг энэ дээр болохоор бид нар яг тогтож авах хамгийн чухал зүйл байгаа байхгүй юу? Яг үн тий. Гэрээ эцэгтэй олсныхоо хувьд ч гэсэн бид нар бас нөгөө өөрсдөө урьсан хүмүүсээ явсны дараа сэтгэл хангалуун үлдэх нь үнэхэр чухал байгаа шүү дээ. Чухал юм шиг санагдаад байгаа. Тэгээ эмэгтэй хүн чинь өөрөө нөгөө зочдоо баяр хөөртэй байгааг нь харахаараа өөрөө нөгөө бэлдсэн, төлөвлөсөн бүх зүйлдээ үнэхэр сэтгэл хангалуун өөрөө бүүн баяр хөөр болоод байдаг. Тийм шүү тий.
амьдрал төгсөшгүй амьдралын их хайнд дагуулж мөнхийн хүчтэй хатсан зүрхэндээ лавшлын хур оруулдаг ангаж хатсан газрын гүн рүү аврал идгэлээ бороо хөв тавлан чин амьдралтэйс гүн нэвтлээ Есүс амьдралын их Есүс амийн хөөс шигшгүй бүлгийн их хүндрэг мөнхийн амьдрал төгсөшгүй амьдралын их хайнд дагуулж Есүс амьдралын их Есүс амийн хөөс шигшгүй бүлгийн их хүндрэг мөнхийн амьдрал төгсөшгүй амьдралын их хайнд дагуулж мөнхийн хүчтэй За найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийг маань чих тайван сонсож үргэлж хамт байдаг сонсогч танд бид нар маш их баярлалаа. Бид хэрхэн сайн эзэгтэй байх болоод өөрийнхөө урьсан зочдыг хүлээн авч тэднийг дайлж цайлахаас эхлээд бас урьсан зочдоо хэрхэн уйд байхгүй сонирхолтой найрсаг байх талаар бид нар ярилцж байна тий. Өнөөдрийн нэвтрүүлгээр. Тийм. Жимсээ сая ингээ ярилцажсэн чинь Библийн нэг түүх санаанд орлоо. Тэгээд зочид болон баярын цайлга зохион болгох талаар Есүс энэ дэлхий дээр байх үедээ дандаа л хүмүүсийн дунд байж хоолцоо идэж ярилцдаг байсан шүү дээ тийм. Ааха тийм тий. Айлуудаар зочилж бас баяруудад очиж хүмүүстэй ер нь дандаа л Есүсийг хүмүүст хүрээлэн байгаад дандаа л тэд нартай ярилцдаг байсан шүү дээ. Янз бүрийн хүмүүстэй бас янз бүрийн янз бүрийн соёлтой айлуудад зочилдог байсан тий. Гэхдээ Есүс хизээч тэр хүмүүсийг ялгаж хандж байгаагүй талаар ер нь Библиэлд аягүй олон өгүүлдэг. Тэгээд Есүсийн зочилж байсан айлуудын зарим нь баян, зарим нь бүр дээд ирэх мэдлэлтэй тий. Зарим нь бүр ядуу, зарим нь бүр нийгмээс гадуурхагдсан айлууд байсан. Гэхдээ тийм айлд очих бүртэл одоо сайн сайхныг үлдээдэг, сайхан сэтгэлийг төрүүлдэг тий. Тийм байсан. Тийм шүү тий. Тэгээд Библийн Лук номын 14-р бүлэгт Есүсийн одоо тухайн үеийн шашны удирдагчийн гэрт очсон тухай нэг түүх гардаг. Тэнд олон хүмүүс цугласан байсан. Тэгээд Есүс цугласан хүмүүст зориулаад нэгэн сургаалт зөвлөлийг ярьж өгдөг. Тэр нь Лук номын 14-ийн 16-аас 24-р хэсэгт гардаг байгаа. Нэгэн хүн өргөн дэлгэр найрын зараа таран олон хүнийг өрчгнэ. Эдээ ундаа бэлдэж 5 ширээгээ бэлдээд
зарцнаар нь эзэндээ бүхэл зүйл бэлэн болсон гэж мэдэгдэв. Гэвч зочид нь эхнээсээ ахвалаад ямар нэгэн шалтак хэлээд ирсэнгүй. Хашаа байшин харах хүн байдаггүй. Малд явах хүнгүй болчлоо. Би сая гэрэлсэн. Гэр орны ажил их байна гэдэл уучлалтгүй ирсэнгүй. Гэр эзэн юу ямархуу байсан бол оронд нь одоо чи байсан бол юу гэж бодгол. Харин тий. Ястай миний хувьд болохоор энэ үнэхээр хэцүү асуудал юм тий. Бүх юма бэлтжээл хүмүүсээ зочдоо хүлээгээд исэн чинь хин ч ирэхгүй байх юм бол ястай сэтгэлээр унах байхаа энэ дэр. Харин тийм би бол бүр уурлах байх л та тэгээ. Тэдний одоо хэлж байгаагаар болохоор газар чухал байна, мал чухал байна. Харин урьдсан хүмүүсийн хоорондох харилцаа чухал бишээ гэсэн хандлагыг үзүүлээд байна тийм байна тий. Гэхдээ энд одоо дөнгөж гэрэлсэн хосоодыг ч бас яамар ч юм дээ тий. Хэрвээ ирж чадахгүй байсан л юм бол урилга авангуутаал юм бэлтгэс өмнө би очиж чадахгүй нэ гэдгээ шууд хэлэх хэрэгтэй шүү дээ. Яг цайлгын өдөр бүр бүх хоолунд нь бэлэн болсны дараа ирэхгүй байх гэдэг нь болохоор тийм нэг зохистой зөв хандлага биш юм шиг. Яг үн тий. Жишээ нь гэрийн эзний оронд байсан бол юу хийх байсан бэ? Мэдээж одоо бухимдгал байсан бахал та тий. Харин тий. Тэгээд хотын гудамжаар яваад цайлгад оролцохыг хүссэн хүн бүрийг урихыг зарснартаа гэрийн эзэн даалгасан байгаа юм. Тэгээд сохор доглон хамаагүй бүгдийг нь хаваад тэр тий. Зарснаар гарч яваад нөө хүн бүрт урилгыг хүргэж найрын ширээнд урьсан. Харин ирэхгүй гэж хэлсэн хүмүүсийг оролцохыг одоо зөвшөөрөөгүй байх. Гэрээ эзэн зочдоо ирэхгүй гэж хэлэхээр ийм арга хэмжээ аавна гэж би ерөөсө төсөөлж бодсонгүй. Түүний хувьд хүмүүстэй уулзаж бас нөгөө нэг баяр хөөртэй ахыг хүмүүстэй уулзаж бас харилцаа усхийг үнэхээр их хүссэн юм шиг байна тий. Тийм ээ. Тэгээд ирэхгүй гэж хэлсэн хүмүүсийг ч гэсэн орхиод найран дурагдана гэж өөрийгөө ерөөсө бодоогүй таамаглаагүй бас бүр зүүдлээчгүй тэр хүмүүсийг ураад тэгээд бас дайлаад үнэхээр цочлоод явуулсан байна гэдэг нь бас онцгой санагдаж байна. Харин тийм тий. Тэгээ мэдээч гэрийн эзний хувьд найрандаа олон хүн ирээсэй гэж хүссэн байгаа нь илт харагдаж байна тий. Гэхдээ нэг асуулт байгаа нь гэрийн эзний өрсөн хүмүүс, эхний хүмүүс ямар хүмүүс байсан болоо гэж одоо бодоод байна л да. Бүгдээр эргээд саны тий. Ингээд байна. Эхлээд өрсөн хүмүүс нь түүний хувьд үнэхэр чухал хүмүүс байсан байх та тий. Сайн анзаараад үзэх юм бол тэд газартай, бас мал аж ахуйтай, мөнгөтэй байсан юм шиг байгаа юм. Ер нь төрөлж хэсгийг уншихаар тий. Магадгүй энэ гэрээ эзний найз нь ч юм уу эсвэл хотдоо нэр хүндтэй бизнесийн хамтрагчт нь ч байсан байж магадгүй юм байна тий. Гэхдээ тэд ирэхгүй гэж хэлэх үед гэрээ эзэн зарц нарыг ядуусыг цуглуулад ирээ гэж хэлсэн байгаа тий. Гэхдээ урилгад нь хариу өгсөн бүх хүнийг авчир гэж хэлсэн бас илүү онцгой санагдчих штеп. Ямар хуу зүс царайтай бас ямар хувц хунартай юу эдэлж хэрэглэдэг вэ гэдг нь гэрээ эзний хувьд бол өстой огт сонирн байгаагүй юм байна тий. Яг үнэ. Тэгэд одоо энэ түүхийн маань гол санаа юу байсан бэ гэхээр юу басныг цааш нь хамтаа сонсцгоё тий. Есүс энэ сургаалт зөвлөлөөрөө яг юу хэлхийг хүссэн бэ гэхээр Есүсийн ярьсан түүх нь хүн бүрт Бурхны мөн чанарыг ойлгуулахын тулд байсан. Тэгэхээр энэ түүхэнд гарч байгаа гэрээ эзэн болохоор бидний Бурхан байх нь шүү дээ. Яг зөв. Тэгээ Бурхан биднээс ямар их дотн харилцаа хүсдэг болохыг үүгээр одоо дүрсэлж тайлбарлаж болно. Мөнхийн улсыг Есүс дүрслэхдээ нэлээд хэдэн удаа бүхэн оролцож, зочилж агуу их хурим найраар дүрсэлсэн байдаг. Тэнд оролцохын тулд бид Бурхан руу эргэх хэрэгтэй. Энэ л хангалттай гэсэн үг тийм. Бидний Бурханаас тусгаарлаад байгаа хийсэн гин бурууга хүлээн зөвшөөрч түүнээс уучлалыг хүлээн авах хэрэгтэй. Бурхан биднийг зугаа цэнгэлийн баярт биш харин гин буруугаас чөлөөлөх уучлалын баярт урьж байна. Чухал тийм. Бидний гим нүгэл уучлагдвал Бурханы оршихуй бидэнтэй хамт одоо ч ирээдүйд ч мөнхөд хамт байх болно. Бурхан ийм л урилгыг хүмүүст бидэнд өгдөг гэдгийг энэ түүхээр харуулж байгаа. Бурхан өөрийг нь хүлээн авахыг хүссэн хүн бүрт мөнхийн улсынхаа урилгыг
өгсөн гэдэг нь үнэхээр сайхан мэдэн тий. Яг үнэ. Библи бидэнд хэлэхдээ Бурхан өөрийн ард түмнээ хайрлан, хамгаална, тэдний гим нүглээс аврахын тулд хүү Есүсээ явуулна гэсэн байдаг. Гэвч хүмүүс Бурханы урилгыг хүлээн авахаас татгалзаж өөрсдийнхөө замаар явсаар л байгаа нь үнэхээр харамсалтай тий. Яг л нөгөө саяны ярьсан төгтөө адилхан санагдаж байна тий. Харин тий. Тэгэд Есүс энэ дэлхий дээр ирээд хүмүүст зааж өгч байгаа зүйл нь болохоор илэрхий тодорхой байсан тий. Бурхан бүх хүний гмийг одоо уучлахыг санал болгож байгаанаа гэсэн үг тий. Гэхдээ энэ саналаа зөвхөн Израильчуудад өгөөгүй бүх хүнд өгсөн. Өнөөдөр энэ урилга ч гэсэн хүчинтэй хэвээрээ байгаа. Энэ урилга мөн сонсож байгаа танд бас зориулагдаж байгаа шүү гэдгийг дахин хэлье. Тийм шүү, танд бас зориулагдаж байна. Бурхны хувьд болохоор яг ядуу, ганцаардсан, гадуурхагдсан гэж Бурхан ерөөсөө хүмүүсийг ялгуурлагдаггүй. Харин бүх хүнийг үн цэнтэй гэж хардаг байгаа. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд байна уу, бас өвчтэй байна уу, ядуу байна уу, баян байна уу? Бурхны хувьд ямар ч ялгуурлал байдаггүй. Есүс өөрөө ийм олон төрлийн хүмүүстэй өөрөө хооллож, хамт хооллож, тий, зочилж очиж, бас тэдэнтэй хамт амьдарчсан гэдгийг ер нь түүхэд бас гэрчилдэг, тий. Баярын ширээний цайлгын урилга авсан хүн бүрл хариугаа хөдөл ер нь хангалттай шүү дээ. Ирнэ, ирэхгүй гэдэг, тий. Тийм шүү, тий. Энэ зүгээр нэг идэж уугаад л дуустдаг баяр цэнгүүний тухай огт яриа биш. Харин гим нүглийн уучлалыг санал болгож байгаа. Одоо энийг зөвхөн хүлээн авахд л хангалттай гэсэн үг. Тэгээд Бурханд хандан залбирахад л одоо энэ хангалттай гэсэн үг байна. Тэгээд баяр хөөр, амар тайван дотор Бурханы арга замаар амьдрах тухай яриа байгаамаа. Тэгээд хүсвэл та бас хамтдаа бас залбирч болно. Бурхан аав минь биднийг хайрладаг танд баярлалаа. Та намайг өөрийн найзаа болохыг хүсдэгт баярлалаа. Миний гим нүглийг уучлж өөртөө хүлээж авахыг хүсэж байдаг танд баярлалаа. Миний гмийн төлөө өөрийн хүү Есүсийг эдэлгээж тантай дотн харилцаатай байхыг зөвшөөрсөн танд баярлалаа. Танд алдрыг өргөсөн зөвийн замаар амьдрахад туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.